яг үүндээ энэ одоо цалин тэтгэвэр тэтгэмж одоо нэмэгдэхгүй байгаас одоо бас энэ яг ялангуяа нийгмийн салбарын одоо ажил аялтууд яваад байна шүү дээ. Боловсрол эрүүл мэндийн салбарт одоо ажил аялтууд явж байна. Энтэй холбогдуулаад бид нар цалин тэтгэврийг нэмэх ёстой. Гэтэ үе шаттайгаар ингээ боломжтой үедээ ингээ дахиухан айтайхан нэмээ зохицуулаад явахгүй манай одоо ирэх хурж байгаа намын бас нэг буруу бодлого байна. Тэгээд тэрнээс хамаарат одоо өнөөдөр ингээд юм чинь бас нэг туйлдаа хурж ижил хүмүүс чинь эсрүүс тэмцэл илэрхийлж байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор зэрэг тэрнтэй бас холбогдуулаад тэр тэтгэврийн өсөлт цалингийн нэмэгдлүүдийг яаж шийдэх вэ гэдэг энэ зарим хөрөнгө оруулалтуудаа бас багасгаж байгаа ийм бодлогод байна л да засгийн газар. Тэгэхээр зэрэг одоо тэрийг бид нар бол энэ манай ардс намын бүлэг бол энэ төсвөө буцаагаад татаа. Тэгээд энэ одоо шаардлагатай энэ том одоо илүү зардлуудаа ялангуяа энэ сайд нарын багц дээр байдаг тэр нэг устдаар гүйцэтгэх ажил үйлчлэгээ энэ төргээд дарга нарын одоо ерөнхийдөө жоохон тийм өөрсдийн шууд захиран зарцуулдаг тансаглал зарцуулагдсан тэр нөгөө хурал цуглаан элдв дээдийн одоо нэг зардлууд байд юм аа цай кофений туслах зардлууд тэр зардлуудаа тамжиж та нарын цалин тэтгэврийнхаа нэмэгдлийг нэмэх ёстой гэдэг ийм шаардлага өргүүлэл тэгэл яг хэлцүүлгүүд яриад явж илэн тэгээд одоо нөгөө энэ төсөвч бас нэг хуулийн хугацаатай 11 сарын 15-нд батлагдах ёстой. Тэгээд тэрэндээ байруулаад тэгэл ажиллаж лээ. Манайх бол мэдээж энэ боловсрол эрүүл мэнд энэ одоо салбаруудын цалинг бол нэмэх ёстой. Төрийн албаагчдын цалинч нэмэх ёстой. Тэ төрийн захиргааны ажиллаж байгаа хүмүүсийн цалинч нэмэх ёстой. Энэ тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг нэмэх ёстой. Аль болохоор тэр нэг одоо нийгмийн энэ гол хэсэг болсон энэ хүнийхээ хөгжил рүү одоо төлхөө анхаарсан ийм бодлогыг л одоо хэрэгжүүлээсэй. Одоо тэрний төлөө ч гэсэн бид нар бас дуулаа өргөл ингээл ажиллаж байгаа тийм л одоо байх юм.